намайг инх бол гэдэг хүн байгаа би. Доржи инх бол гээд 1980 оноос Багнуурт одоо амьдарч байгаа. Тэгээд одоо бага насны 0-аас 15 насны 5 хүүхдийн хамт одоо яг өргөдөл хоолойд амьдарч байна. Тэгээд өмнө Багнуурт би 98-аас 2008 он 9 он хүртэл 1-3 дугаар хороонд цагдаагийн олон нийтийн байц цагшаар ажиллаж байсан. Тэгээд одоо өмнөх амьдралд маань угаасаа өөрийн гэсэн орон гэргүй тэгээд айл айлын фашин эсвэл богоон чиг юм амьдрах боломжтой газраар нэгээд эхнэр хүүхдтэйгээ хамт явж байсан. Улаан загалмаа нийгэмд хамрагцснаас хойш гэр маань дан давхрахтаа ирэхэд энэ улаан загалмаагаас давхрагын туслалцаа маш их үзүүлдэг. Ингээд тэр маань бас өвөлтөө бид нэр ингээд өвөлтөө өвлчихэд бас хэрэг болдог юм байлаа. Эхнэр маань бас ингээд сая 7 сарын 13-нд орхон боллоо. 5 хүүхдөө чивэлцсэн. Энэ үед манай төрс харааны яриад улаан загалмаа хамт олон мөгдөөрөө маш их туслалт дэмжиж яста маш их үсэ хүний яг үсэ хүсэж зоргийг маш их үсэ ирчиж хувцалж өгсөн тийм сайхан сэтгэлийн нэмээ байсан одоо хайрлсан нь талархдаг. Тэгээ одоо би өөрөө бодсон энэ хүмүүс яахлаар ингээд хүний төлөө юм сайхан ариун сэтгэл гаргаж байхад би одоо энэ нүгэн зүйл нугарах хугарах тийм бодол санаа юу вэ? Тэрийг би болио. Одоо энэ хүмүүс дэмжиж туслаад энэ хүмүүс намайг ингээд тусал дэмжиж сэтгэлийн дэм өгч байгаа. Би өөрийнхөө төлөө энэ амьдралынхаа төлөө энэ хүмүүсийн итгэлийг даагаад бас ингээд цаашаа амьдрахын зүйлсийг хүсэл эрмэлзэлтэй болсон байгаа. Тунгалаг гэдэг ихч маань маш их гоё юм ярьж байна одоо. Ихчийн дуу сэтгэлийн дэвкэтэй нэгдүгээр, хоёрдугаар ирч өвчтэй хүүхдүүдэд харин боловсролын битгий салгардуулаараа хүүхдүүд боловсролтой хүмүүжлэлтэй болохоор миний дүү өөрөө цаана нугасаа бас сэтгэл чинь тайван байх юмаа гэж хэлдэг байгаа. Тэгээд энэ хүмүүстээ маш их баярлж байна. Энэ Багнуурын салбар хорооных нь дарганаар одоо энэ ажилчид нь ч гэсэн надад маш их сэтгэлийн дэм өгдөг. Юу болж байна? Минийх болдоо яасан ийсэн гэд манай ихний сайхан ихчнэр энэ халамжлагч хүмүүс бүгдөө өсөв маш их сэтгэлийн дэм болдог юм аа. Тэгээд улаан загалмаа нийгэмлэгт би маш их талархаж байгаа. Одоо би 0-аас 15 насны хүүхдийн төлөө одоо бас ирч хүчтэй сайхан амьдрий гэсэн тийм итгэл дүүрэл байна. Ховоо гэдэг өндөр машин дээрээс хөл алдаж очиод энэ хөлнийхөө жагтны холбоосыг таслаад энтлийнхээ хөлийг болохоор ингээд өсгийгийн цөмлөөд ингээд бэртсэн. Одоо тэгээ оны өмнө бэртээд би 6 сар хэвтэрт сая 18 оны 6 сар хүртэл би таяган дээр ч явж чадахгүй бүр хэвтэрт би хэвтчихсэн. Тэр үед бол манай халамжлагч маш сайн иргэд тойроо. За одоо ийм шүү таяг яах уу ийх үү одоо таяг болох юугийн судлыг гэдэг ингээл яриад байсан. Тэгээ би харин одоо ингээд эмчилгээнд явах гээд бас эмчилгээнд ингээд явуулсан хөл гараа эмчилгээ тийм бодолтой байсан байж байна. Байгууллагын хамт олонд би маш их баярлалт энэ одоо зүгээр зөвхөн Монголд одоо Багнуурч биш одоо энэ дэлхийн нийтээр ингээд хөгжингөө буураа оронд ингээд маш их тусалдаг энэ байгууллага